зүгээр товчхон үзэж хогтохтой танилцуулж гэж. За би Насгадчин Цэвэмэд гэж хүн байна. 1955 онд төрсөн. Геологийн хүрээлэнд 40 орчим жил ажиллаад одоо өндөр насны тэтгэврт зэрлэг амтны судлах хамгаалах төв дээр шууд судлаачаар ер нь бол 75 онд 78 онд их сурвалж төгсөөд тэрнээс хойш шууд судлалын ажлаар ингээд насаар ажиллаж байна. Ерөнхийдөө бол Монгол орны шууд судалдаг судлаач хүнтэй. Тэгээд сонирхолтой хэлэхэд бол миний анхны шоуны багш маань байгаа. Анхудаага өсвөлийн тахтын утгарт тавьж болж ирсэн. Тэгээд таныг бас сая танилцаад ярьж ирсэн чинь хамгийн гоё юм энэ Монгол орны харамсаргыг хоньоостой оруулсан түүхэн үйл явдалтай та бол баг цуг байсан биз. Тэр талаар за харамсарын хоньоос гэдэг нь мэдээж дэлхийн хэмжээнд ховордсон тийм шувуудыг бүртгэдэг газар нутгийг бүртгэдэг юм конвенц байгаа. Тэгэхээр Монгол орнд харамсарын конвенц нэгдэж ороогүй байсан. Тэгээд 1997 онд Монгол оронд олон улсын хурал улсын харамсарын тухай болсон. Энэ хурал дээр бид Монгол орны харамсарын конвенцийг нэгдэж оруулах тухай үндэслэл саналуудаа тавьсан. Тэгэхэд тухайн үед хамгийн эхлээд тухайн нэг газар харамсарын конвенц бүртгэлтэй байж ич тэр гишүүн болдог ёстой. Тийм учраас бид 97 онд Монголд бол харамсард орчхоор их олон газрууд байсан тухай. Тэгээд бид хамгийн материал нь харьцангуй биднэрт ойрхон байсан учраас Монгол дагуурын дархан газраа эхлээд харамсарын конвенцэнд бүртгүүлээ. 97 онд тэр хурал болж явах үед Монгол дагуурын яг харамсарын конвенцэд оруулах үндэслэлийг бид бичиж оруулаа. Ингээд Монгол оронд 97 онд анхны харамсарын газар бол Албаисаар 98 оны 4-р сард Монгол улс харамсарын конвенцийн гишүүн болж ингэж явж ирсэн. Энэ анхны зэрэг бол Монгол дагуур яагаад тэрний анхаарч байна. Монгол дагуур бол дэлхийд туур байгаа тогрооны үндсэн оршихуйтай. Монгол дагуурын дархан газрыг бид анх дархан цаастай газар болох үндэслэлийг оруулж ирсэн. Тэр учраас 94 онд бид үндэслэлийн нөр ингээд тийм учраас Монгол дагуурын материал илэн багсаж ирсэн. Харамсард орохын тулд мэдээж олон улсын олон шалгууруудыг давж ишин давдаг. Тэгэхээр тэр шалгуурыг Монгол дагуур бол хангаж ирсэн. Тухайн шалгуур юу байдаг вэ? Дэлхийн хэмжээнд ховор шуудыг устгах буюу маш ховруулсан шууд байж ах ёстой. За тэгэхээр ховор шууны 1%-аас дэлхийн тоо толгойн 1% нь тэр нутагт байж иж харамсард орох ёстой. Үгүйсэл нүүдийн үед нам үржлийн үед 20,000 доллароос дээш бодлогсон байхын мэдрийг харамсард оруулах ёстой гэсэн ийм үндсэн болон шалгуурууд байдаг. Тэр шалгуурууд дотроос манайхаас хэлбэртэй газар ангаж ясууч бид ихний Монгол дагуурыг энэ дээр тэнд бол дэлхийд хэмжээний нэг дурангаар харахад 5 зүйлийн тогроо өндөрч явах боломжтой. Мөн бусад ховор шууд галуу нуус гэдэг ховор шуудууд нэлээд ихтэй ийм газар байсан. Тэмцлээс бид тухайн үед бол Монгол дагуур харьцангуй тогрооны хувьд нэлээд олонтой. Жишээлбэл 700-аад тав тогроо ярьдаг, 120 цэн тогроо өндөрдөг ингээд Орос Монголын хөлийн зайг дээр тэр газар тариалан байсан. Тэгээд ус нам ихтэй их боломжийн газар байсан учраас нэг тавьж ирсэн. За түүнээс хойш мэдээж Монгол орнд бол харамсарын конвенц хэдэн газруудаар дараагаар орж ирсэн. Мэдээж 98 онд Монгол гишүүний хэлсэн учраас 99 онд Харус нуур айр нуур баруунтлын юу нэ Харус нуур айр нуур хоёр дараагаар 99 онд болсон. Тэгээд 98 онд болохоор 98 онд дараагаар Өгөө нуур байна. Тэрхийн цагаан, говийн нуурууд гэдэг энэ бүлэг нууруудыг ийм 3 газрыг оруулсан. Дараагаар нь тэр 99 онд Харус нуур, айр нуур хоёр гэдэг ингээд газар болж байгаа. Тэгээд сүүлд нь 2400 нэлийн хойш болж байгаа 2400 онд 4 онд бас нэг 4-5 газрыг нэмж оруулсан. Энэ 5 газрыг нэмж оруулахад бас би үндэслэлийн бичгэлд оролцож яасан гэх юм байна. Дэлхийн байгууллагын сангийн мөртөдтэй газар зүйн сэтгэл хөдлөлийн доктор Оюун гэрэл гэж юм болж түнтэй. Тэгээд энэ дээр би бол шуудлаасаа нөгөө хүмүүс бол байгаль ус орчны талаасаа ингэж хамтарч бичнийг харамсард оруулж ирсэн. Тэгэхээр 2004 онд бол бид нэр дүүн талаас нь байр нуурыг, тэгээд ганган нуурыг, хурх үйдний хөндийг, тэгээд баруун тишээ ачит нуурыг, тэгээд увс нуурыг ийм 5 газрыг 2004 онд
Тэгээд ингээд бол одоогоор бол Монгол оронд 11 газар арамн сайрны конвенцэд орж байгаа байж байгаа. Одоо юу н оруулах боломжтой тийм хөргүүлсэн газар байт юм лөө? байна. Бид арамн сайрны конвенцээс гадна дэлхийн шугам чухал очилттай газар гэж бас тийм арамн сайрны конвенцийн тэр шалгууруудыг ерөнхийдөө хангасан. Тэгэхээр энэ шугам чухал очилттай газар бол зөвхөн усны амрах биш. Зүгээр одоо ойн шууд, хээрийн шууд энэ бүгдийг ингээд оруулсан тийм бас шалгуурын хувьд бол ерөнхийдөө арамн сайртай адилхан энэ шалгуур байдаг. Энийг бас манай зэрлэг амтны судлах хамгаалах төвөөс бид 2008 онд Монгол оронд шугам чухал ашигтай газар гэдэг 70 газрыг тодорхойлсон. Яг арамн сайрны конвенцийн бараг шалгууруудыг хангах боломжтой 70 газрыг бид гаргаж авсан. Энэ дотроос усны амрах газар гэдэг яг арамн сайрд орох боломжтой 40 орчим газар нь арамн сайрд одоо цаашид оруулах боломжтой ийм газрууд байгаа. Сүүлийн үед бол мэдээж усны амрах газар энэ шүү ер нь шууд судлалын ажил сүүлийн хэдэн жил ихэлцэнтэй явж штэ. Манайхан нэгээс үед Монгол оронд бол шууд судалдаг гарын 5 хороонд багтж байсан, дараа нь гарын 10 хороонд багтж байсан. Одоо бол залуучууд хүмүүс шууд сонирхдаг, судлаадаг юм хүмүүс маш олон болсон учраас шууны тухай мэдээллүүд маш их дэлгэр болж байна. Олон улсын одоо хэлтэй өстэй улсууд их олон хүүхдүүд их залуучууд их юм учраас шууд судлаа сүүлийн үед маш эрчимтэй явж байгаа. Тэгээд энэ дээр бол мэдээж цаашид арамн сайрт холбогдолтой газар нутгууд арамн сайрны конвенцэд оруулах онцлог. Живэд хоёр ингээд 2005-аас хойш дархтын хөтөлбөрт ажилласан шүү дээ. Дархтын хөтөлбөрт ажиллаад үнэхээр дархтын хөтөлбөр маань арамн сайрны конвенцэд орох бүрэн боломжтой ийм шалгууруудыг бүрэн хангаж байгаа. Тийм ч учраас бид тэр 2008 оноо гэнүүдээ дархтын хөтөлбөрийг арамн сайрны конвенцэд оруулах үндэслэлийг бичиж Монгол байгаль орчны яамд өгсөн байна. Мэдээж одоогор бол нийтдээ бид энэ чинь 11 газар байгаа. 11 газараас маань 4 газараас нь бусд нь бүгдээрээ олон улсын одоо Монголын хэмжээнд ямар нэгэн хамгаалтанд орцсон байж байгаа. Жишээл энд одоо хамгаалтанд ороогүй газрыг зүүн талаас ихэд бойр нуур одоо орон нутгийн хамгаалтанд гэх юм уу ер нь улсын хамгаалтанд орогддог байж байгаа. Оруулах шаардлагатай. Дараагаар нь өгийн нуур маань одоо өгийн нуур бол хамгийн чухал газар маш олон хүн идэг. Гэтэл энэ маань улсын тусгай хамгаалтанд ямар нэгэн хэмжээгээр ороогүй байж байгаа. Говийн нуурууд гэдэг ярьж байгаа энэ бөөн цагаан нуур, адгийн цагаан нуур, одоо орон нуур энэ хэсгүүд ордог юм л да. Энийг бол одоо бүхэлд нь амарсан тийм юу байхгүй. За юу бол орон нуур бол хажуудлын богдуулын хамгаалтанд авсан юу гэрээ баг дээр орж идэг. Тэгэхээр энэ бас хамгаалтанд авдаг байгаа гэсэн үг. Нөгөөх нь юу вэ? Хамгаалтанд авах чинь энэ дэтрас бас нэг нь нөрөө байх хэрэгтэй. Үгүй нөр хэлцэн 2 метрийн цагаан дээр Нуурууд юм хэлцэн цагаан нуурууд энэ нуурууд юм байна шүү дээ. Энэ нуурууд ингэ гарч ирж байгаа байхгүй. Энэ ингэ бөөнөрөө шууд нүүдэлд ингэ таардаг. Тэр баруудлын хэсэг нуурууд их нууруудын хотгор гэх тэр хэсгээ харж байгаа. Тэр хотгор бол мэдээж хагаснаар ариг нуур ачт нуур гэдэг юм дээр орчиж байгаа байхгүй. Тэгээ зүүн талаас зүүн Монголоос өхөн одоо юунд бойр нуур орсон. Бид одоо Дашгын 5 нуур гэдэг Монгол орны хамгийн зөв хязгаарт байдаг. Энд байгаа энэ дөрвөн хэлээр. Дашгын 5 нуур бол бас дэлхийн шувуудын хувьд шувууг өнөхийн төвд их хэлбэртэй хов шувуудын хувьд жилүүхтэй дэм учраас бид арамн сайрны конвенцэд оруулахаар одоо үндэслэлийн бичээд яамд өгчээд байж байгаа. Энэ бол удахгүй орчих ба. Арамн сайр тэр бол одоо шил юун дээр бойр Дашгын 5 нуур дээр энэ жилийн судалгаа явахад нийтдээ нэг 60,000 галуу цуглаж байна. Хамгийн шалгуур зүйлээ аваад тийм даваад хийх аваад. Тэн дээр Монгол оронд 7-8 зүйлийн галуу байдаг бол бүгд хэрийн галуунаас бус хэрийн галуу хүртэл ганц нэгээр таарж байгаа. Тэгээд ингэхдээ бол тэр бол шалгууруудыг бүрэн давж байна. Ховор шууд байх чинь тэр зүүн талын Монгол дагуулт бол зүүн талаас орж ирсэн манай тэр шууд байдаг учраас ховор шуудын бүрхтлийн хангахын бүрэн боломжтой. Тэгээ усны амрах газрууд гэхээр ерөөдөө бас шуунуудыг ярихгүй болохгүй байна. Тэгээ онцлог шуунууд та яг энэ нөгөө судалдаг хүний хавьд онцлог шуунууд. Мэдээж энд бол арамн сайрт оруулахын тулд ховор шууд нь байж байгаа хэвээр. Ховор шууд нь тухайн улсын одоо хамгаалтанд орсон, дэлхийн хэмжээнд хамгаалт орсон, дэлхийн хэмжээнд ус хаюулд орсон, хон зэдний гэдэг ангилууд шүү дээ. Энэ ангилуудад орсон ийм шуудууд байж байгаа хэвээр. Жишээ болгоод би хурх хөдний хөвөндийг сүүлийн жилүүдэд би хурх хөдний хөвөнд тоглоомын мониторинг судалгаа гэж байнгын судалгаа хийж байгаа.
Тэгэхээр хорхгүйдний хөндий бол яг 2004 онд бид нэр оруулж яхад харьцангуй тэр үед бол мониторинг байнгын судалгаа баг хийгдсэн юм газар байсан. Тэгээд ингээд байнгын судалгаа хийгээд одоо хорхын хөндийд маань одоо дэлхийн хэмжээнд эмзэг болоод тоглосон тогрууд Монгол оронд бол 8 зүйлийн тогроо байдаг. Тэрнээс 7 зүйл нь хорхын хөндийд тэмдэглэгдсэн. За тэрнээс 3 зүйл нь болохоор Монгол хорхын хөндийд өндөглөж байгаа. 2 зүйл нь бол зусдаг, 2 зүйл нь тохиолдлоо таадаг ингээд 7 зүйлийн тогроо байж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол Орсын тэрнийг яагаад оруулах дэлхийн хэмжээнд чинь бол цэн тогроо гэхэд дэлхийн хэмжээнд 6-аас 7,000 орчим толгой байна гэж байгаа. Тэгэхээр зөвхөн энэ хорхгүйдний хөндийд мөн жижигхэн газар нийтдээ 208,000 газар тэрнээс усны тогроо усны шувуу амьдрах газар нь бол 27,000 орчим талбай байгаа. Энэ 27,000 орчим газар дээр одоо тэнд бол жил бүхэн 70-аас 100 хос цэн тогроо өндөглөж байна. Энэ дэлхийн популяцийн маш их нэгдсэн өндөрлөлтийн газар өөр газар байх шийдэ. Тэгэхээр хорхын хөндийд бол харьхаа тогроо гэж бас нэг тогроо байж байгаа. Харьхаа тогроо бол Монгол оронд хайцангуй бага өндөрлөлт. Гэхдээ одоо ойд хэртэй тийм газруудаа болно. Тэгэхээр Монгол дагуурт бол тийм олноороо өндөрлөдөг байсан. Эхний үед бол бид нэг 4-5 хос ил өрөлдөг байсан. Одоо бол 27-оос 30 хос өндөрлөж байна. Хамгаалтын сайжруулаад арга хэмжээ аваад тэнд ингээд яваад өгөхөд бол шуудын тоо толгойч өсдөг тэнд амьдрах орчин чараа илүү сайн болдог. Энэ жишээл манай хорхон хөндийн хийж байгаа судалгааны дүнээр жишээл хорхон хөндийд бол өгтөрөө гэдэг манай хамгийн регэрэл харин тохиолдын төгрөг байж байгаа тийм ээ. Энд өгтөрөө хорхон хөндийд бол 100 хос 70-аас 100 хос бас өндөрлөж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд цэн төгрөг харьяад бол эдний тоо толгой өсөж байгаа хандлагатай байж байгаа. Гэтэл ерөнхийдөө өгт тогроо бол Монгол оронд хаяаг тархсны хөшөөлөд нэг байсан. Сүүлийн үед өгт тогрооны тоо толгой бас тийм өсөх биш. Өөр хандлагатай болоод байгаа. Энэ бол зөвхөн Монголд биш, ер нь дэлхийн хэмжээнд энэ өгт тогрооны тархс тоо толгойг өөрөх тийм хандлага. Нийтдээ 120,000 орчим өгт тогроо байна гэсэн кредо байдаг гэсэн одоо хайцангуй тэрнээс жоо өөр нэг байгаа. Гэхдээ хорхон хөндийд бол ер нь дэлгэх хэмжээ нь уучныхаа хэмжээ байна. Ягшил бол тийм их бүр сайн биш. Хорхын хөндийгөөс гадна заадлын шуусын хөндий тэр орчмын гэрээр бол бид нар ингээд явхад судалгааны үе дээр бол 100-200 метртэй нэг хосон дээр өндөглөөд байдаг байсан бол одоо тийм ягчлалын өндөглөхтэй барьцангүй байгаа болчиход байна шүү дээ. Дээрээ хамгаалалтанд аваад ингээд яасан газрууд бол жишээл хорхын хөндийд сүүлийн үед дэлхийн хэмжээнд ховор болж байгаа улс орнын өрөв тас гэдэг дорны өрөв тас шүү. Дорны өрөв тас Монгол оронд бол сүүлийн үед ганц хоёр бүртгэдээд байж байгаа. Тэгэхээр хорхын хөндөд 2 удаа тэнд очсон байж байгаа. Өнгөрсөн жил Монгол оронд 1 удаа өндөрсөн тохиолдол байж байгаа шүү. Гэхдээ хорхын хөндөд хэрлэн юм тийм. Тэгээ ийм маягаар тухайн нутгийг газар нутгийг хамгаалалтанд аваад тэрэн дээрээс орон нутгийн хүмүүсийн тэр чиглүүлээд ингээд ирэх үед бол цооныхаа тухай мэдлэг сайжраад хорхын хөндөд чинь бид нар тэрнээс хойш 95 оноос хойш биенэр сүмэн дээр Товрооны баяр гэж жил бүхэн юу явж байгаа. Эхний 12 дахь 7 хоногийн хийдэг болсон. Тэгээд энэ Товрооны баяр хийхээс нэмтхийн сургуулийн дээр хүүхдүүд ойролцоогын 8-9 сумын сургуулийн хүүхдүүд ирж Товрооны бүжиг, Товрооны шүлэг ингээд хооронд тэр хүмүүстэй бидний тараах материал ингээд Товроо шүүж ямар шүү гэдэг юм ямар ч хөтлөө одоо нутгийн иргэд нь сайн хүүхдүүд нь сайн мэдээ болоод ирэх. Энэ бол цаашаа Товроо хамгаалах энийг яах хүмүүс маш олон болж байгаа. Одоо ингээд ихэд чинь хорхын хөндийд чинь 5-6 сар хэдэд нутгийн айлууд ойролцоогоор нохоогоо хийдэг. Нохоо яваад өгдөг. Нуурын хэрэг өөр яваад өндгийн дэгдэхийг нэг байж идэх магадгүй их өндөртэй байсан. Нохоог нь уяа тухайн жилийн үед нь өндгөлж явах үед жижигхэн жижиг байх үед нь нохоог айлууд уйдаг болсон. Ингэснээс болоод тэнд байж байгаа Товроо 50 мөрч нөхцөлийн бүтчих гэж байгаа юм жишээ нь болмоор болж болно л да. Тийм ээ. Байгалийн хүчнээс одоо ер нь ойролцоо хүний хүчин зүйл гэсэн аягүй нөлөөтэй. Одоо эндний ерөн шугууны байгалийн хүчин зүйл тэгээд хүний нөлөө хүчин. Хүний хүчин зүйл хүн бол очиод мэдээж буудаад игнаад байх нь биш шүү дээ. Тэрний байхгүй. Тэгэхээр самсраг манай энд ямар шүү өндгөлж байгааг ямар шүү байдгийг мэдэхгүйгээс болоод тэн дээр очиод нэг нуурын хөвөн дээр очиж малаас суулгаад нөөжүүд нь хэвтээд малаа хараад хэвтээд байдаг. Хажуу талд нь Товроо өндгөө дарцсан байж байдаг. 30 минут тэртээ тэр хүн хэвтвэл өндгөнөөс 30 минут толдсон өндөг бол амьлах чиг хураалцдаг байхгүй. Ийм маягаар л хүмүүст
таны энэ чинь ийм шоу байна. Ийм үед бол улс орчин ухаан ингэж их явж болохгүй. Малаа тийш нь бэлчээж өгөх. Мал бол одоо тэнд нь очиод ингээд дүүрэн дээр энэ очдөг ч юм уу. Ингээд яах үед бол мэдээж тэр амтэн өрнөөсөө босдог. Өрнөөсөө бол хаврын хүйтэн. Ер нь бол тогроо өндөр, шоу бол өндөрлөхдөө 5 сар 6 сард өнгөлж байгаа шүү дээ. Энэ үед бол харьцангуй цочир хүйтгэлтэй ийм үед байдаг. Өрнөөсөө холдоод нэг 10-20 минут болоход бол өндөг бол цааш амьдрах чадвар бол арай гэж сар дардаар шат ангахаа болгох нь дэгдэхээ болгохын өмнө нөгөөдх хөлчүүд харамсалтай да. Ийм юмнуудаас бол энийг бол нарийн очирыг нутгийн хүмүүст бид нэр сайн таниулаад ирвэл тэр манайхан бол амтны хамгаалалтын мөнгө чиглэлтэй шүү дээ. Хамгийн гол санамсаргүйгээр тэр амт нөлөөлөх юм бол их байдаг. Ерөнхийдөө хүний нөлөө гэхээс илүү хүний дан дан нөлөө их болж байдаг. Энээсээ л их юм аа. Мэдээж их байгалийн одоо хаврын гинтийн шар усны үерч гэдэг юм усны төвшин гинт дээш болоод нэг өөрөндгийн авч гэдэг юм гинт маш хүчтэй төмөр яваад тэр өстмийн мөнгөний шүү дээ. Энэ бол мэдээж байгалийн хүчин зүйлээс болж байгаа юм даа. Ерөнхийдөө тавруу маань бусад шоунуудаас онцлог нь ямар вэ? Тогроо мэдээж одоо хүн хинч хараад тогрог одоо энэ нэг тийм тогроо байна. Том шоу жижиг шоудыг хүн анзаарч харахгүй байна. Хэдий тогроноос дутхгүй олон улсын хэмжээнд хөгжиж жижиг шууд их байхгүй. Тэрнийг тэр болгон хүн одоо анзаардаггүй таньдаггүй. Хүн анзаарах өөрийнхөө мэддэг тийм юуудыг арай илүү анхаарал юм байл да. Тогроо ч өөрөө үзэмжтэй одоо энэ сайн тогроо гэхээр дахиад сайхан тогроо байж байгаа юм аа. Энэ сайхан тогроо ч манай энд олон болоод ирэхэд хар тогроо ч цагаан тогроо ирэх үед хүмүүс бол тэрэндээ анхаарал хандуулах нь илүү болж ирд юм байл да. Нэрээ энэ чинь ховор гэдэг гэсэн манай энэ чинь хоёр бий болчтой. Дарааж төлөөд хоёр жижигхэн дагуулаа явж ирсэн. Одоо дөрөв болчлаа гэж ингээд нутгийн хүмүүс чинь байлаа ярьдаг байхгүй. Тэгэхээр тухайн шоуга тухайн амтнаа мэдүүлэх таниулах нь хамгийн чухал. Тэгвэл одоо аль ч газрыг гэсэн хамгаалах нь боломжтой болчихж байгаа. Тэгээд амьдрах таатай орчинд бүрдчих юм бол дахин ирэх боломжтой болчихсон. Тэндээ ирээд жишээ нь орхон хэлбэрээр бид нар бол 50-тай орчин бүрдүүлс. Одоо жишээ нь танд бол хавар ингээд ихэд 140 150-аад хос байж байгаа байхгүй. Яг тэнд бол өндөрлөх потенциал хэмжээ нь болохоор 100-аас хэтрэхгүй. 100 хос өндөрлөө гэхэд түүний нэг 60 юм хос нь амжилттай болж байгаа. Үндсэн 30-40 хос нь болохоор амжилтгүй. Энэ яг тэгэхээр тогрооч нь болохоор өөрөө нэг газрыг сонгож авчаад тэр өндөрлөх газраа жил бүхэн өөрлөдөг. Өөрөөсөө тэрүүгээр ойрхон өндөрлөхгүй. Өөрийнхөө эзэмшил нутгаа хамгаалдаг. Тэгээд их л ярьж нь бол тийм ойрхон ирсэн хосыг бол одоо шин залуу хосууд бол арай тохиромж муутай одоо хаврын мөлөлчин бол ус багтай, дэгс багтай юм болсон. Тийм газарт очиод үргэлждэг. Зандын дараагаар нөгөө тэр айл нөөж ирнэ, мал ирнэ. Тэгээд нөгөө төх өөрлөн амжилттай болж байгаа байхгүй. Тэгээд нэг газар бол тодорхой хэмжээний даац гэж байдаг юм да. Ерөнхийдөө малын бэлчээрийн даац гэж байдаг. Тэр шиг тогроонд буюу шуунд өндөрлөх таатай орчинтай газар нь байх ёстой. Тэрэн дээрээ тэр одоо 100% амжилттай байж. За илүүг нь бол өөр тишээ нутаг шилгэж газар бол өөрлөх. Жишээлбэл бид нэр урхан хүндэд чинь бол нэгтэй 500 гаруй 600 гаруй тогрон бүгд зүгээ тавьчихсан. Ингээд харахад улаан алг хөхөн гэдэг 5 янз юм. Инхлээр манай тогроо хаана очиж эндээ багтахаа болж байгаа юм. Тэгвэл хаана очиж. Тэгээд хайтлаар ингээд энэ жил судалгаа яваад ирэхэд манай бүгдтэй шууд нэг яваа өөр газар очсон гэлцэн. Тэг хятад очиод манай шоудыг бүртгэсэн шоудыг солонгос шиг бүртгэсэн шоудыг харахад манай тэнд бүртгэдэггүй байгаа нь 13, 14, 15 он бүртгэсэн шууд одоо тэнд явж байна. Гэхдээ нутагтаа ирэхгүй өөр газар төлөөд ингээд явж байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээд мэдтгий байна. Тэгээд даацаа ерөөдөө мэдрээд ирэхээр мэдээж өндөрлөх айтайхан газаргүй болохоор өөр газар мэдээж сонгоно шүү дээ. Тэгээд гинээс арай харин зарим газар манай хөвгчтэй шууд чинь бол дөрөв дэм утгатч очсон байж, хинтийн утгатч очсон байж. Тэгэхээр тэр чинь бол нэг газарт ингэж ирээд өөр газараас хосоо сонгоно. 3-аас эхлээд хос сонгож эхэлж байгаа. 4-өөс үржилт авч байгаа. Тэгэхээр эхлээд хоёр залуу шоунууд чинь хоорондоо бие нэг олон. Тэгээд дараа жилээс нь өөрөөсөн тэр нь өөр газараас хос олсон. Үйлчлэх газар дээр бүгдээр нэг газар богинож байгаа шүү дээ. Баян гэдэг нь ихэнх хэрэгжиж байгаа. Тэндийн нөө залуу шууд чинь ингээд хоорондоо уулздаг, сөрөг үүсгдэг. Залуу шууд эхний хосууд ингээд төрсбарт ирэхэд залуу шууд тусдаа сөрөг үүсгдэг. 2 жил хэвээр тусдаа сөрөг байдаг. Тэр сөрөг дотроос өөрийн одоо хань болох хосоо болж авдаг. Тэгээд тэр хосоо олох үедээ бол өөр газараас шийдэл
торнтоос ч юм уу хятадаас үлддэг шосолсон тийшээ явах жишээтэй. Тэгэхээр нүүдэлчүүдийн хувьд би нэг мас мараад байна. Нүүдлийн шуудын хувьд тодорхой бүтэцтэй сөрөг байжж тухайн замд гарах гарч ийн үү? Яг ингээд тодорхой тооны юм за манай ингээд зам туул боломжтой. Тэр нэг залуу бүлүүд хоорондоо нэг сөрөг болоод нүүдэлж гэнэ нэг бол ойр ойрцсон. Нүүдэл бол юм шуушуун дээр өөр. Тогроо Шуушуун дээр бол өөр юу те. За тогрооны хувьд бол мэдээж намар бөөгнөрт нүүдлийнхээ өмнө бөөгнөрч байгаа. Тэр бөөгнөрт газар нь ямар газар байх те усан амрахтай газар байх хэвээр. Тижэл болох бааз сайн те байх хэвээр. Тогрооны хувьд бол мэдээж усан амрах юм байж байна. Бааз тижэлийн бааз гэдэг тариа будаа тавьдаг. Тийм газрууд маш чухал байдаг. Тэгээ тийм газруудыг бөөгнөх жишээлбэл манай урхан хөндийг нэг хэсэг өөрч байна. Хүйтний үеийн сайхны хөндийгээд баялагын тарианы тэнд нэг хэсэг үүж байна. Дорнодын хинтийн наруулангийн уулзын голын их хэсэгтэр нэг хэсэг тариа талбайтай наруулангийн тариа гэдэг тариатай. Тэгээд цаашаа Дорнод аймгийн Дашвал сумын нутагт тавтын тариа гэдэг нэг байх шиг. Ингээл тариатай газар бөөгнөх газрууд хоёр талаас Оросд өндөрсөн тэр шуунууд ингэж ирээд нэг газар бөөн болж байгаа сөрөг гэрээр болоод тэгэл явж байна л да. Тэр бол өг тогроо манай чинь тогроо бол бүгд хаяан руу очдог. Алаг тогроо Японд юуны хар тогроо бол зөөн тишээ солонгос Японд ч үйлчдэг. Манай өг тогроо бол баруун хашаа интгэр болж үйлчдэг. Нүүдлийн замууд нь өөр. Шуушууны нүүдлийн замууд өөр шүү. Тэгэхээр энэ бол жишээд манай өг тогроо чинь хянганд очдог гэхлээр чинь эхлээд шууд хянган руугаа явахгүй дөөрөг шаач өөр Монголын тэр долн нуурын тэнд нэг хэсэг зур сар орчин байж байгаа. Тэгээ шууд баруун хашаа хянганы даваад очдог. Бусч ирэх дээрээ хянганыг иргэд давахгүй хаагур тавиад Пакистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан гэдэг ингэж гойтлаас хянганы руу тойрчдаг явцлагтай. өндөр улсаар тавиад. Зарим шуудын нүүдэл нэг 2000 км байгаа. Зарим шуудын нүүдэл одоо 5000 орчим. Өг тогроо нийтийн нүүдлийн зам 11000 болж ирж штэ. 11000 гэдэг чинь маш их том зай. Цэн тогроо нүүдэл нь 2400 км мөх штэ. Ингээд шууд яваа. Нүүдэл байдаг та. Тэгээд үзэж байгаа хүмүүстэй хандж хэлэх зүйл байна. За үзэж байгаа хүмүүс бид ч ерөнхийдөө усны шууд тэрсмэ арамсаад орсон газрын тухай хэлж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол байгаль орчин хамгаална гэдэг бол тодорхой нэг юмыг тэр орчинд байж байгаа шууд гадны нөлөө үзүүлэх нь харьцангуй байх хэрэгтэй. Энд дээр санамсаргүй санаантай янз бүрийн байдлаар нөлөөлнө. Тэгэхээр монголчууд бол ер нь бол шувуу аднаад байдаггүй уламжлалтай улсууд. Агндаг хэдхэн зүйлийн одоо хөдөлгөөн хэлтгэлийн гэдэг хэдэн шувуугаас нь ер нь сүүлийн жилүүдэд бол шувуу агнахгүй шувууны харин шувуу хайрлж хамгаалж ийм уламжлалтай. Тэгэхээр бол хүүхэд залуучуудаа хэлэхдээ одоо шувуугаа сайн таньж мэддэг бол хамгийн нэгдүгээр таньж мэднэ гэдэг чинь тухайн амьтны шувууны амьтны тухайн мэдээлэл сайн болдог. Хэдий үедээ үржих юм, хэдий үедээ нүүдэлдэг юм, яг нүүдлийн өмнө яаж богиноддаг юм гэж нэн зам туулдаг юм. Тэгэхээр манай энд байж байгаа хоёр шувуу маань дараа жил дөрөв болоод намартай дөрөв болоод буцаад дараа жил хэдий ирэх юм гэх олон мэдээллүүдийг сурвалж байх шаардлагатай. Энэ талаараа бол одоо хүмүүс таньж мэдэх талын юмнуудыг сайн хийх хэрэгтэй.